Чөтгөршүүлсэн Аннабель хүүхэлдэйн түүх. Алдарт Аннабель киноны талаар мэдэгч хүүхэлдэйнхэн талаар бид төдийлөн сайн мэддэггүй. The Conjuring буюу хараал хэмээх киног бодит болсон явдлаас сэдэвлэн Эд ба Лорен Уоренс нарын цуглуулсан баримтан дээр тулгуурлан бүтээсэн гэдэг. Уг киног бүтээгчид аимшигын төрлийн зохиолд олонтаа гардаг нийтлэг дүрмийг дагаж бодит байдлыг нэлээд гуйвуулсан байдаг. Ягаахан хазартай зүүдэн дормоор Аннабель гэгч нь үнэн хэрэгтээ Юрдинийг даавуугаар уралсан шонхор хамартай шаргал ус бүхий Эни хэмээх хүүхэлдэй ажээ. Эхэндээ тэрээр Жони Гүрэлийн туйрвсан хүүхдийн цуврал зохиолын нэгэн баатар байв. Бяцхан охиноо хүнд өвчнөөр алдсны дараа Гүрэл дааван Энийг өөрийн бүтээл болгон зохиогчийн эрх авахар шийдсэн байна. Ингээд 1915 онд анх дааван хүүхэлдэй Эни хорвоод мэндэлсэн түүхтэй. Джеймс Ван хэмээх зохиолчид хараал киног бүтээх санаа төрүүлсэн хүүхэлдэйг нэгэн эмэгтэй 28 нас хүрч буй Дона ахандаа төрсөн өдрийн бэлэг болгон өгөхөөр 1970 онд Эртний эд зүйлийн дэлгүүрээс худалдан авчээ. Энэ хүүхэлдэйг авсан ээжийн нэр түүхэнд үлдсэнгүй. Харин бэлэг авсан Дана дааван хүүхэлдэйнхээ хамтаар домог яриа болон олонний амд амжсаар он жилүүдийг илээж байна. Ангаахын сургууль төгсч буй Дона өөрийн найз Энжи бүсгүй хамтаар амьдардаг байв. Бүсгүй бэлэг өгсөн ээжтэй талархал илэрхийлсний дараа өнөөх дааван хүүхэлдэй болох Энийг орон дээрээ тавиад мартаж орхисон байна. Хэдэн өдрийн дараа хүүхэлдэй байрлалаа өөрчилсөн байхыг Дона анзаарчээ. Гэвч бүсгүй үүнийг тоосонгүй. Өөрт нь тэгж санагдсан байлгүй хэмээн бодсон байна. Гэвч өдөр өнгөрөх тусам дааван хүүхэлдэйний хачин жигтэй хөдөлгөөнүүд Дона Энжи хоёрыг маш ихээр түгших болов. Нэг удаа тэд гэртээ ирэхэд өнөөх хүүхэлдэй галзуухны өрөөнд сандал түшээд зогсож байсан гин. Ингээд Дона мэрэгч төлөгч нарт хандхаас өөр аргагүй болсон байна. Тэрээр өгүүлэхдээ өглөө бүр би хүүхэлдэйг орон дээр суулгаад орхидог. Орой бидний гэртээ харж ирэхэд зочны өрөөний сандал дээр хөлөө ачаад сууж явах жишээтэй. Бас нэг удаа Энийг диван дээр суулгаад орхисны дараа өнөөгч нь унтлахын өрөөнд ороод дотроос нь түгччихсэн байсан гэжээ. Энжич мөн хүүхэлдэй хачин авир гаргаж эхлэхийг анзаарсан байна. Хүүхэлдэй өрөөнд дотор дураараа сэлгүүцдэг. Заримдаа бид түүнийг өвдөглөөд суучихсан байхыг харсан. Хамгийн гайхалтай нь бид өөрсдөө тэр хүүхэлдэйг өвдөгдөр нь сулгах гэж чаддаггүй байсан гэд боддоо. Унтлахын өрөөнд түгжээд явсны дараа хүүхэлдэй зочны өрөөний буудан дээр очиод суучихсан байсан гэж Энжи ярьсан байна. Охид тэр хүүхэлдэйний хачин байдлын тухай найз Лауда ярихаар шийджээ. Тэр залуу өнөөх хүүхэлдэйг харангуйтал муу ёрын сүнс шингэсэн гэдэгт бат итгэлтэй байв. Үүний дараа гэрт санаанд багтамгүй хачин үйл явдлууд өрнөж эхлэв. Гялгар цаасан дээр бидэнд туслаач, Лоуд туслаач гэх мэтийн тосон харандаагаар бичсэн зурвсууд гэрээс олдсон байна. Дано ярихдаа нэг тийм илгээмж маягийн хүүхэд бичсэн гэмээр бид гэж хэнийг хэлээд байгаа юм бол хамгийн аимшигтай нь манай гэрт гялгар цаас тосон харандааны аль аль нь ч байхгүй гэжээ. Харин Дона Энжи хоёр эхлээд хин нэгэн хүн гэрийнхэн түлхүүрийг олцоход өөрсдөр нь тоглоом тохуу хийж байна хэмээн бодсон байна. Охид гэртээ мөрдлөг хийхээр шийдэж цонхны тавцсан хивсний доор тэмдэг тавиад өөрсдийнх нь байхгүй хаагуур байранд нь хин нэг нь нэвтэрч орж байгаа эсгийг шалгахаар шийджээ. Гэвч оролдлого бүр амжилтгүй болж харин өнөөх хүүхэлдэй гэр дотор нь дураараа зугаасаар байлаа. Дона Энжи хоёр эцэст нь гэрт нь амьд хүүхэлдэй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Нэгэн удаа Зулсарын баярын үдэш магнитофон хөгжин дээр тэдний хинэн ч худалдаж аваагүй шоколад байхыг болсон байна. Үүнийг дааван хүүхэлдэй Эни тэдэнд тавьсан гэж ойлгохоос өөр яах вүлээ. Гэвч энэхүү нэгэн хэмээн амгалан тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Аимшигтай үйл явдлууд араараасаа болж эхлэв. Нэг удаа ширээн дээр байсан баримл гинэтхэн агаарт хурж эргэлдэж байснаа шалан дээр унжээ. Охтууд тэр үед өөр өрөөнд байжээ. Энэ явдлаас хойш 2 сарын дараа Дона Энжи хоёрыг сургуулиасаа тараад гэртээ ирэхэд хүүхэлдэй зочны өрөөнөөс гарч унтлагын өрөөнд орсон байхыг олжээ. Гэвч энэ нь гайхалт төрүүлсэнгүй. Хамгийн хачирхалтай нь хүүхэлдэйний цээж гарнаас цус гарсан байхыг хараад охид үхтлээ хайсан байна. Ингээд сүнстэй холбоо байрдаг нэгэн хүнийг гэртээ урьж ирүүлжээ. Зүн бэлэгч хэлэхдээ хүүхэлдэйн дотор олон жилийн өмнө учир битүүлгээр нас орсон Аннабель Хиггинс хэмээх 7 настай охины сүнс орсон байна. Тэр охин совилогч болохоор суралцаж буй охидын хөсөлж суудаг тэрхүү байшингийн суурин дээр байсан талбайд тоглодог байжээ. Аннабель охин амьд хүмүүстэй ойртонд хүрлэхийг их хүсдэг. Тэгээд л та хоёрыг өдөж эхэлсэн байна гэжээ. Аннабель охины цогцсыг анх олоход гартаа хүүхэлтэйгээ чанга тэврээд нас орсон байсан гэдэг.
Дана Энжи хоёр энэ бүхнийг сонсоод ихэд уярч хүүхэлдэйг өөрсөдтэйгээ хамт үлдээхээр шийдсэн нь тэдний хувьд эмгэнэлт явдалд хүргэсэн билээ. Тэр үеэс хойш хүүхэлдэйгээ Аннабель хэмээн нэрлэх болжээ. Тэднийхээр байнга ирдэг найз Лоу нь өнөөх хүүхэлдээ гаргаж хаяхыг олон удаа зөвлөсөн хэдий ч охид үгэнд нь орсонгүй. Нэг удаа Лоу гэртээ унтаж байгаад сэрэхэд Аннабель хүүхэлдээ унтлахын өрөөнд нь ороод ирчихсэн. Өөрийг нь багалзуурсан байна. Лоу тэр дорой ухаан алдаж өглөөс ирсэн ч энэ нь зүүд биш байсан гэдгийг баттай мэдэж байлаа. Тэгээд өнөөх хүүхэлдээ болон түүнд шингэж орсон муу ёрын сүнснээс бүр мөсөн салахаар шийдсэн байна. Шөнийн явдал түүнд сүнснээс өгсөн сануулга гэдгийг тэр мэдэж байсан ч найз охидтой санаа зовсон Лоу энэ бүхнийг зүгээр хараад сууж чадсангүй. Дараа өдшин Лоу мөн л охидын гэрт байхад нь хүүхэлдээнд шингэж орсон бог чөтгөр түүний амь насанд халдах оролдлого хийжээ. Ганцаардсан хөөрхий охины сүнс биш, харин ч илүү аюултай дайсантай тулгарснаа ойлгосон Дона Энжи хоёр Аннабель хүүхэлдээнээс салахаар шийджээ. Хөшөөд нь болох Уорренсийн гэр бүл тэднийг Кок хэмээх ламтантай уулзуулж өгөв. Ламтан охидод Аннабель гэж огт байхгүй. Та нарыг хуурсан байна. Гэхдээ та нар үнэхээр бог чөтгөрийн сүнстэй нүүр тулчхаад байна гэхэд Лоу нэмж энэ бол водо чөтгөрийн хүүхэлдэй байх. Үүнээс салах хэрэгтэй гэж би мөн ч олон удаа хэлсэндээ. Бог чөтгөр тэдний уян зантай цайлган сэтгэлийг ашиглаж байна гэжээ. Гоц үзэгдлийн судлаач Уорренс тэдэнд муу ёрын сүнсийг хөөж зайлуулах зан үйл хийх хэрэгтэй. Үгүй бол чөтгөрийн сүнс хүүхэлдээгээс гараад амьд хүний биед орж улмаар хүн амны хэрэгч гарч болзошгүй гэдгийг зөвлөсөн байна. Ингээд зан үйлийг гүйцэтгснээ дараа хүүхэлдээ гэрээсээ зайлуулахыг огтоос хүсгэд тэд ч дуртайя зөвшөөрчээ. Өнөөх хүүхэлдэйг битүү шилэн савнд хийж Уорреныг гэрийн нэгэн цоочтой өрөөнд хадгалах болсон байна. Цоочтой битүү шилэн хоргонд хоригдсон Аннабель ийш тийшээ тэнүүчлэх аргагүй болсон ч тайвширлаа олоогүй байлаа. Уорренс өөрийн цуглуулсан олдвруудаар музей нээсэн бөгөөд түүгээр олон хүн сониучлан дайрч гардаг болсон ажээ. Нэгэн удаа мотоциклоор ирсэн залуу хос тэр музейд орчээ. Залуу нь өнөөх хүүхэлдээ хоригдож буй шилэн хоргыг тогшиж бог чөтгөрийн сүнсийг дуудаж сэрээсэн байна. Буцах замдаа залуу хосууд осолд орж эрэхтэн газар дээр нас орсон бөгөөд найз бүсгүй нь олон сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн гэдэг. Бүсгүй хожим өгөөлөхдөө музейгээс гараад найз залуу нь Аннабель хүүхэлдэйний түүхийг ихэд шоолон ярьж байсан гэжээ. Гоц үзэгдлийн судлаач Эд Уоррен 2006 онд нас орсон бол эхнэр Лорен нь бог чөтгөр сүг сүнстэй холбоотой бүхий этгээд сонин үзэгдлүүдийг шинжилэн судлах ажлаа хийсээр 2019 онд 92 наснда таалалд өгсөжээ. Аннабель хүүхэлдээ тэдний эд шидийн музейд өнөөх шилэн саванда одоо ч байгаа. Гэхдээ байрлалаа өөрчлөх өөрийг нь муугар хэлсэн үзэгчид рүү архирах зэргээр аашилдаг хിവэрэ ажээ. Хүүхэлдэйг байрлуулсан шилэг хоргон дээр болгоомжтой нээж болохгүй гэсэн бичиг наасан байдаг. Эцэст нь хэлэхэд энэ бүхэн үнэн хэсгийг огт мэдэхгүй. Гэхдээ шилэн хоргон дотор буй Аннабель хүүхэлдээтэй нүүр тулахыг хүсэхгүй л байна. Юу ч болох юм бэлээ. Магадгүй Аннабель өөрийн цаг эрхийг төвчээртэй хүлээж байгаа ч юм билүү. Тэр шилэн хоргон дотроосоо ирээдүйд дог тохуу хийх хүнийхээ ертөнцийг тайван гихчээр ажигласаар сууж байгаа гэдэг.